Урьдчилсан бэлтгэсэн бусдын эзэмшлийн орон сууц автомашины дүрс бичлэгээр хонжирт суглааг захимаар хурамчаар зохион байгуулж 28500 хүнийг цалилсан байж болцсошгүй бүлэг этгээдийг цагдаагийн ерхий газрын мөрдөн шалгах албаны залхих гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлжээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түнчлэн тус газраас холбогдох албатай хамтран хонжирт суглаа зохион байгуулдаг 30 гаруй аж ахуй нэгжийг хянан шалгаж байна. Баянхонгор аймгийн Богд сумын хориултад төрийн тахилгат их богд хайрхныг тахилаа. Уг хайрхан уул нь говьлтын нуруунаас үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён ориглон далайн түвшнөөс 3957 м өндөр, ориглон нь 100 цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэлд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай газар аж. 2020 онд төрийн тахилгатай болгож 5 жил тутамд дахиж байхаар болжээ. Хоногийн дотор явган зорчигч мөрөгсөн 11 тохиолдол бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа гарц хэсэгжилсэн арга хэмжээний хүрээнд тогтоосон байна. Замын хөдөлгөөний дөрөв 15-1 дээр та уулзуур гарц нэвтэрж байгаа тохиолдолд явган зорчигчдод зам тавьж үүрэгтэй. Тийм заалтыг зөрчсөн учраас тань дээр зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 38 гэж заалтаар 21-жээр арга хэмжээ тооцоод явуулж шүү. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings компани Өмнө Говь аймаг дахь 5 толгой нүрсний давхраг 165 сая шометр хий нөөцтэй болохыг судлан тогтоож, Монголын эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлд албан ёсоор бүртгүүлээд байна. Одоо тус компани төслийн үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулснаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна. Ингээд байгалийн олборлолтыг эхлүүлэх юм. Компанийн зүгээс шингэрүүлсэн байгалийн хийг дотоодын тээврийн сүлжээр нийлүүлэхээр төлөвлөж байна. Нийтдээ 800 орчим хоног ухаж 30 гаруй жилийн хугацаанд ашиглана гэж тооцоолжээ. Баян-Улгийн аймгийн Алтай, Үлгийн сум, Ховд аймгийн Булган, Уянж суманд мал амьтны гоц халдварт шүлгийн өвчин бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотой өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас орох гар хөдөлгөөний хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал амьтныг устгалд оруулах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авчээ. Одоогоор хил заалгаа болон бусад сумдад нэмж өвчний шинж тэмдэг илгээгүй 50 байна. Улаан утчууд өдөр бүр цэнгэг агаарт өглөөний 8 цагаас 9 цаг 30 минут хүртэл дасгал хөдөлгөөнөөр хичээлнэ. Дасгалыг мэргэжлийн дасгалжуулагчид заах бөгөөд хотын 4 том цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байхаар болжээ. Мэдээж хүссэн хүн бүр нас харгалзахгүй оролцох боломжтой. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.